За айдас бол хүндлэл гэж хосууд буюу хүмүүс буруу яриад байна. Айдас хизээч хүндлэл биш. Айдас бол дарамт, айдас бол сэтгэл зүйн хүчирхийлэл. Хосууд нэгнээсээ айж эхэлсэн тэр цагаас эхлээд нэгнээсээ юм нууж эхэлдэг. Нэгнээсээ айдаг, имээдэг хосууд хизээч бүрэн дүүрэн ярилцаж чаддгүй. Хизээч өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чаддгүй. Айдас бол зүгээр хүнийг дарамттай болгоно, хүний хүсэл мөрөөдөл зорилгыг мохооно. Тийм л зүйл. Өөр ингээл эхнэрээсээ айдаг ир хүн эхнэрээ хүндэлдэг энэ тэр тийм байхгүй. Тэр бол зүгээр л хүчирхийлэл. Тийм учраас ингээд нэг хоцрогдсон социализмын нийгмийн үеийн сэтгэл зүйчид хүнд тийм нэг хөгийн юм зөвлөгөө бойл заяо. Хизээч хайр бол айдас биш үсттэй. Хизээч насаараа нэгнээсээ айгаад нэгнээ хайрлна гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Тийм учраас айдас бол хизээч хүндлэл биш шүү. Айдас бол дарамт, хүчирхийлэл. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нэр өөрөөр бодох хэрэгтэй. Хайрлна гэсэн л бол хайрл. Үнэхээр хайрлна гэдэг нэрээр айлгаж байгаа бол зүгээр бойл.